Сайн уу? Anu байна. Шинэ сар эхлээд удаагүй байна. Мөнгө удирдлагын цувралын байнгын үзэгчид сарын ихэнх намайг хувийн санхүүгийн хувьд өмнөх сараа дүгнэж эх сарынхаа төлөвийг тодорхойлдог видео хийдийг мэдж байгаа. Тэгэхээр энэ удаагийн видеогоор би та нартай миний хувийн санхүүгийн хувьд 5 дугаар сар ямар сар байсан болоод 6 дугаар сарыг ямар сар болно гэж харж байгаагаа хуваалцаж байна. Энэхүү видеог Unitel-ийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. Unitel application дотроос 1.5 GB болон түүнээс дээш хэмжээтэй багцыг идэвхжүүлээд давхар урамшуулалтай дата хүрд урамшуулалт багтаарай. Дата багц авч идэвхжүүлсэн хэрэглэгч бүрт 1 эрх оногдох бөгөөд дата хүрдийг эргүүлснээс гар утас, компьютер, ухаалаг цаг зэрэг яг өөртөө хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг хожих боломжтой дээр дата урамшууллын давхар урамшуулалтай байгаа шүү. Би яг дата хүрд урамшууллын хүрээнд хожих боломжтой энэ төхөөрөмжүүдийн тухай мэдээлэл болоод ямар урамшуул нэмэлт зүйлсүүд багтж байгаа хэрхэн хамрагдах вэ гэдэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг видеонд тайлбар хэсэгт оруулчихъя. Тэгэхээр дата хүрд урамшуулалт амжин хамрагдаж өөрийнхөө азийг үзээрэй гэж хүсмээр байна. Энэхүү видеог дэмжин ажиллаж байгаа Unitel компанид маш их баярлалаа. За тэгэхээр 5 дугаар сараас эхэлцгээе. Ерөнхийдөө 5 дугаар сарын тухайд хэрвээ би энэ видеог одоо яг бодож байгаагаараа гарч гэлсэн байх юм бол өнгөрсөн сар миний хувьд яг орлогын шинэ их үүсвэр нэмэгдсэн сар байсан. Гэхдээ энэ нь бол яг байнгын тогтмол үргэлжлэх орлогын их үүсвэр бол байхгүй байх. Ялангуяа би Instagram-аар дамжуулаад хулантай хамтраад Power Potatoes гэсэн 30 хоногийн сургалтыг зохион байгуулсан анх удаага хийж үзсэн айгуу сонирхолтой нэг шийдэл боллоо. Дээрэс нь томьёо аппликейшнээр дамжуулан хийдэг сургалтын маань хичээлүүд ч гэсэндээ бас орлого нь орж ирсэн зэрэг яг шинэ орлогын их үүсвэр бол нэмэгдсэн 1 сар 5 сар бол болж өнгөрлөө. Гэхдээ 6 дугаар сарын тухайд бол арай өөр байх бах. За энийг бол 6 дугаар сард хэдүүлээ ярьцгаая юм. За ингээд орлогын их үүсвэр нэмэгдэж орж ирснээр 5 дугаар сарын нийт орлогын маань хэмжээ нэрлсэн дүнгээрээ бол яг үннийг хэлэхэд миний хувьд урд өмнө нь байгаагүй гоё өндөр үзүүлэлттэй байж чадлаа. Тэрэндээ айгу би баяртай байгаа. Яа тэгэхээр яг энийг бас боломжтой болгож өгсөн энд хамрагдсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг бас энэ хэсэгт хэлье. Баярлалаа. За тэгэхээр орлогын их үүсвэрүүдийн хувь хэмжээг нь аваад үзэх юм бол 5 дугаар сард бол сургалтаас олсон орлого нийт орлогын маань 49.5%-ийг за контент бүтээх орлого бол 23.8%-ийг, цалин хөлс түнтэй адилгах орлого 14.3%-ийг, merchandise буюу өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын орлого 8.5%-ийг, харин бусад орлого бол нийт орлогын 3.9%-ийг бол бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Тэгэхээр бараг талыг нь бол сургалт бүрдүүлсэн гэдээ харахаар бас л айгу гоё тоо үзүүлэлт харагдаад байгаа юм аа. За тэгэхээр энэ орлогоо бол хуваарлахтаа бол бас нэлээд өөр стратеги гэх юм уу тактик гэх юм жоохон өөр зүйлд баримтлалаа. Миний нөгөө 2021 онд ашиглах 2 дахь bullet journal дэвтрээ танилцуулсан видеог үзэж байсан бол би бас 2 янзын хуримтлалыг бол хийхээр төлөвлөж байгаа тэрэн дээр танилцуулж байсан. Нэг нь бол төлөвлөгч дэвтрийн 2 дугаар вершнийг анхны санхүүжилт, нөгөөх нь бол work from home setup буюу гэрээсээ ажиллахад зориулсан төхөөрөмжүүдийг бүрдүүлэх юм зорилго бол тавьсан. Тэр видеон дээр бол хийж байх үед бүрдээг байсан чинь тэрнээс хойш шийдвэр гаргаад хуримтлуулж ирсэн бас нэг хуримтлал байгаа нь бол би байрны урьдчилгаа цуглуулж эхлэе гэж бодож байгаа. Тийм учраас бодоод тэгээд дансаа нэгээд үндсэндээ хуримтлалуудаа бол хийгээд эхэлсэн учраас би орлогынхоо нэлээд их хувийг бол хадгаламж түнтэй хадгаламж хуримтлалд бол зарцуулсан. Яг хуваар наваад үзэх юм бол 5 дугаар сард би нийт орлогынхоо 76.7%-ийг хадгаламж болон хуримтлалд хуваарлан орж ирсэн байна. Тэгэхээр яг юм тодорхой зорилготой тодорхой юм зорилт тавьсан тийм хуримтлалууд бол яхаарахгүй арай үр дүнтэй байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор яг энэ саяны дурдсан төрлийн хуримтлал руу бол би нэлээд идэвхтэйгээр хуримтлал үүсгэх гэж ажиллах учраас дараагийн иймэрхүү видеонууд дээр миний хадгаламж болон хуримтлалд зарцуулсан хувь хэмжээ ч нэлээд өндөр хувьтай сонсогдоод байх юм бол бас битгий гайхаараа ягаад гэхээр зорилготой байгаа учраас тийм байна. Нэрээ яг хуримтлал хэрхэн үр дүнтэйгээр идэвхтэй хурдан үүсэх вэ гэдэг сэдвийн хүрээнд мөнгө өдөрдийн видео сонирхох уу? Юу гэж бодож энэ талаар тусдаа видео хийгээрэй гэж зөвлөхөр бол видеоноор тайлбарт коммент хэсгээр үлдээгээр дээрээс нь үр төлбөрөө ч гэсэндээ хэрхэн хурдан төрж дуусгах вэ гэдэг арга барилуудын тухай бас нэг видео хийж болох юм даа гэж бол бодож байгаа. Тиймэрхүү видео сонирхох уу? Яа. Видеоноор комментээр тэрийг үлдээгээрэй. За тэгээд орлогын хуваарлалт дээр сая хадгаламж хуримтлал бол 76.7%-тай байхад
12.7%-ыг нь бол зардалтаа оруулж өгчээ. Өмнө нь хийжсэн нөгөө нэг хувийн санхүүгийн одоо төсөв бүрдүүлэх аргачлалууд дээр 50 15 5 50 30 20 гэсэн хоёр янзын дүрм бас танилцуулж байсан. Энэ дээр бол нийт орлогынхон 50%-аас хэтэрхгүй одоо дүнг бол зардалтаа бол зарцуулаа гэдэг аргачлалыг бариад үзэх юм бол өнгөрсөн сарын маань зардал бол тэрнээс бараг даруй 4 дахин баг буюу 12.7%-тай байгаа нэггүй гоё байгаа. За тэрийн зардлаа дотор нь англиад хэллээ үзцгээ. Зардлын хувьд бол ямар зүйлс хамгийн хувь хэмжээг бүрдүүлсэн байдгийг аваад үзэхээр хамгийн өндөр нь бол орон сууц ба түнтэй холбоотой зардлууд ер нь моргежийн төлбөр болоо за тавилга юу гэдээсэн мэт тиймэрхүү юмнууд бол багтаас нийт зардал маань нийт зардлын 21.4%-ийг бол бүрдүүлсэн. Үүний араас үргэлжил ер нь 2 жигсж идэг зардал бол хоол хүнсийн зардал 21.1%-ийг хоол хүнсэн зарцуулжээ. Нэгэд өөрийгөө хайрлая гэж нэрлэдэг одоо зардлын ангилал бол нийт зардлын 19.7% бүрдүүлсэн байна. Таамаглажсэн нэлээд өндөр хувь хэмжээ. Ер нь он гарснаас хойш би та нартай хуваалцаж ихэснээс хойш байгаагүй өндөр хувь хэмжээч бол байж магадгүй. Гэхдээ би 5 дугаар сард бол нэлээд ажилласан. Үнэхээр өөрөө дээрээ нэлээд ачаа авсан. Ер нь нэлээд ядарсан. Тэгээ тэрэндээ бас магадгүй өөрийгөө урамшуулад өөрийгөө хайрлцсан юм аа. Тэгэхээр тиймэрхүү зардлуудаар 5 дугаар сард бол байсан учраас би энэ дээр нэг тийм гимшгүй байгаа. Тэгээ угаасаа нийт дүнгээрээ ч гэсэндээ гоё. За би нийт дүнгээрээ чон дараа нийлээ. Татвар шимтгэлийн нийт зардлыг аваад үзвэл 16.7% байж тээвэр шуудан харилцаа холбооны зардал бол нийт зардлын 6.5% бүрдүүлсэн байхад бусад зардал бол 14.6% бүрдүүлжээ. Одоо нэрсэн дүнгээр аваад үзэх юм бол бас нэг чухал зүйл болсон юу вэ гэвэл энэ он гарснаас хойш бол зардал маань анхуд зардлын одоо энэ он гарснаас хойш хамгийн бага дүн болж орж ирж байгаа. Өмнөх саруудын одоо мөнгө өдөрт одоо энэ шиг юм сар болгоны видео хэрэг үзчихсэн бол ер нь нэг тийм гинтийн зардлууд бол гараад байсан. За гинтийн биш одоо жишээ нь төлөвлөгч дэвтрийн хэвлэлийн зардал ч юм уу те гэх мэтчлэн энэ брендийг бүтээх зардлууд бол байсан бол заримдаа нэг амар том илгэлийн зардал ч гэсэндээ гарч байсан. Гэх мэтчлэнгээр зардууд айгүй өндөр байгаад байсан бол өнгөрсөн сар бол харин гайгүй сар байлаа. Тэрэнд айгүй баяртай байна. Тэгэхээр 5 дугаар сарын хувьд нэг иймэрхүү орлого талдаач одоо бахархах баярлах зүйлтэй зарлал талдаа ч гэсэндээ зардал талдаа ч гэсэндээ баярлах бахархах зүйлтэй тийм сарыг үдсэн байна. За 6 дугаар сарыг аваад үзэх юм бол яг бас айлж байсанчлан хуримтлал хадгаламжид бас нэлээд их зарцуу одоо нэлээд их хуваарлтыг бол хийсэн хിവэрэ байх гэж харж байна. Гэхдээ энэ бол зөвхөн 6 дугаар сард бол хамаарах зүйл биш учраас зүгээр л ерөөхдөө ихэнд нийлээд өнгөрч. За дээрэс нь сая хуримтлуулж байгаа нэг зорилттой хадгаламжийн маань нэг нь бол work from home setup буюу за гэрээсээ ажиллах ийм төхөөрөмжүүдийг бол бүрдүүлэх, илүү дээр ажиллах төхөөрөмжүүдийг бүрдүүлэх тухай бас байсан. Хэдийгээр гэрээс ажиллах юм тусдаа офисын орон зай бүрдүүлээд ингээд ажиллах орчноо ингээд бүрдүүлээд байгаа ч гэсэндээ яг үүндээ тоног төхөөрөмжийн хувь ч гэсэндээ улам бүр сайжрах шаардлага бол надад ажиглагдсан. Нэг ялангуяа хамгийн сүүлийн 4-7 хоногийн хөл хорионы үеэр бол бүтээмж үнэхээр одоо тийм хангалттай хэмжээнд бол миний хувьд бол байсан гэж хардаггүй. Яа тэгэхээр одоо 13 инчийн MacBook Pro ингэж ажиллаад явангууд энтэй чи ингээд хөдөлгөөнтэй ажиллахад тохиромжтой болохоос биш яг юм суун одоо юм тогтвортой ажиллахад бол яалтчгүй надад юм том дэлгэцтэй компьютер бол хэрэгтэй юм байлээ. Би өөрөөсөө том дэлгэцтэй юм десктоп компьютерт бол айгу дасцсан байдаг. Яг тэрнээс үр бүтээмжийг бол гаргаж чаддаг учраас за ер нь яг юм work from home setup буюу гэрээсээ ажиллахад зориулсан юм төхөөрөмжийн одоо шийдлийг бол гаргаж ирья гэдэг шийдэлд бол хүрсэн. Тэгэхээр ихний зарцуулалтууд бол 6 дугаар сард бол хийгдэнэ. Яг миний хувьд яг тэрэндээ зориулаад тусдаа яг десктоп компьютер буюу яг юм гэрт байлгаж авах тийм компьютер авах уу гэж бас бодсон л да. Нэг ялангуяа Apple-ийн сүүлийн одоо ивент зарлагдахад яг шинээр iMac-уудыг танилцуулсан шүү дээ. Тэгээ гой өнгөтэй байгаад эхлэнгүүтээс хальт энэ дээр нэг тийм шунал хөдөлсөн л доо гоё юм аа гэл. Гэхдээ үнийг хараад үзэхэд бол хамгийн анхны суур модель буюу entry level модель нь одоо жишээ нь iMac-ны одоо MacBook Pro-ны үнэтэй байгаа байхгүй. Гэтэл яг миний авахыг хүссэн модель нь бол $1499 болоод ирж байгаа. Тэгэхээр айгүй өндөр зардалтай нэг талаасаа. Тэгээд жоохон тийм царай муутай компьютерууд байлээ шүү дээ. Тэгээд за окей тийм байна. Эхний шунлаад авсныхаа дараа юу гэж бодсон гэхээр угаасаа M1 чиптэй MacBook-тэй юм чинь docking station дээр болоод энэнийхээ процессорыг ашигласан тусдаа дэлгэц, тусдаа гар, тусдаа маустай тийм тохиргоо, тийм одоо системийг бол бүрдүүлэх хамгийн эвтэйхэн юм байна гэдэг бол шийдэлд хүрсэн. Тэгээд 6 дугаар сард бол юун төрөнд бол docking station аав нь би захиалгаа өгсөн байгаа. CalDigit-ийн docking station захиалсан ба цэдэрчнээс хямдхан байдгүй юм байна. Би буруу санааг бол $350 зөвхөн өөрийнх нь үн тэгээ одоо нөгөө
борлуулалтын татвар тэгэл тээвэр мэврийн зардлууд энэ дээр нэмэгдэж орж ир таараа. Гэх мэтчлэнгээр иймэрхүү зардлууд бол 6 дугаар сард бол гарна. Энэ бол угсаа одоо төлөвлөгдсөн зардал гэж бол нэрлэж болох юм. Тэрнтэй зориулаад тэрнийхээ нөгөө зардлыг гинэт өөрийнхөө хувийн санхүү тэгж ачаал болж цохиулж авахгүй тулд нөгөө зориулж хуримтлал үүсгэж байгаагаасаа бол зарцуулна гэж бодож байна. Гэр миний таамаглаж байгаа хамгийн том зардал маань бол яг тийм зардал 6 дугаар сард бол байх болов уу гэсэн таамагтай байна. За тэгээд орлого талдаа аваад үзэх юм бол яг 5 дугаар сар шиг бол байхгүй гэдгийг бол ухамсарлаж байгаа. Нэг ялангуяа одоо энэ видеоны гарч дээр нэрлсэн байгаа шиг шинэ орлогын одоо их сурвалж маань бас яг 5 дугаар сарын шиг бас тийм өгөөчтэй бол байхгүй байхаа гэж таамаглаж байгаа. Угаасаа байхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Угаасаа ч ийм байнгын ийм байна гэж би бодохгүй байна. Гэхдээ нэг төрлийн магадгүй шинэ контент дээр суурилсан ийм сургалтын орлогууд бол бас явандаа ингээд байнгын хийдэг тийм зүйл бол болгож болох юм байна гэж бодсон. Тэгэхээр Power Potato-сыг 5 дугаар сард хийгээд өгөөж нь айгүй сайн байсан одоо хүртээмж айгүй сайн байсан дээр 5 дугаар сарын сургалтанд дамжиж одоо бүртгүүлж чадаагүй хүмүүс дахиж хийгээч гэсэн хүсэл тавьсан дагуу арай 100 тонны хүнд бол 6 дугаар сард бол дахин хийж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг тийм зүйл хийгдэн. Тэгээд дараагийнх нь бол одоо сургалтыг бол магадгүй 9 дугаар сараас ч юм уу хийдэ гэсэн таамаг үл явж байна. Тэгэхээр тэрний хөгжүүлэлтэн дээр бол эх сарууд дээр бол ажилланаа гэсэн үг болох байх. Нэрээ сая тэгээд docking station гэснээсээ гэрээсээ ажиллах юм тохиргоон дээр хамгийн тохиромжтой зүйлс та нарын хувьд ямар санагдсан бэ? Надад одоо M1 чиптэй MacBook Pro-тай хүний хувьд хамгийн эвтэйхэн шийдэл та нарын бодлоор юу вэ? Би яг Cal Digital бол угаасаа захицсан тэр бол өнгөрсөн. Тэгэхээр бол тусдаа ийм нөгөө дэлгэц залгаад маус хулгантай байна. Одоо хулган гартай байна гэдэг нь бол ойлгомжтой байх. Гэхдээ ямар дэлгэц ямар гар хамгийн тохиромжтой гэж та нар бодож ин тэр одоо судалж үзээд энэ талаар илүү мэдлэгтэй байгаа хүмүүс байгаа бол надад тэрийг бас зөвлөөч. Би Apple-ийн үеийн систем, Apple-ийн экосистем дотор байгаа учраас бараг л Magic Keyboard буюу одоо Apple-ийн өөрсдийнх нь гарыг авч таарах байх гэж бодож энэ талаараа би Instagram дээр айгу асуулга явуулж үзээд ерөөдөө Apple-ийн Magic Keyboard угаасаа яаж гарч ирж байлаа. Маусны хувьд асуудал арай өөр. За дээрээс нь дэлгэц бас байна. Би 2 дэлгэц ингэж тавих уу эсвэл магадгүй нэг том дэлгэцтэй байх уу эсвэл нэг юм өргөн wide дэлгэц тавих сонголт ч гэсэндээ бас байж болох юм байна гэж харсан. Тэгэхээр алхидины гэрээсээ одоо сүүлийн одоо жил орчим хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа энэ хугацаанд олж мэдсэн сурсан зүйлс энэ дээр надтай хуваалцах зөвлөмжүүд энэ дээр хуваалцах тийм wisdom байвал доор комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд ийм арай нэг чөлөөтэй ийм чати хэм маягаар энэ видеог хийсэн маань таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нохыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болох нь notification очиж явах болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй иргэд уулзъя.